Хэрвээ таны хамгийн гүн хүслийг биелүүлэгч дүрмийн зочвол бүхнээ алдах тэжээр амьтны дэлгүүр байсан бол яах вэ? Лос Анжелесийн Чайнатаунд нэгэн нууцлаг тэжээр амьтны дэлгүүр бий. Түүнийг гүн дэг хэмээх ачаалттай дэгжин ир ажилладаг. Гэхдээ энэ бол жирийн амьтны дэлгүүр биш. Онцгой үйлчлүүлэгчид дэлгүүрт орж ирэхэд тэдний хамгийн нууц хүсэл тохирсон ховор нууцлаг амьтдыг санал болгодог. Гэхдээ тэд амьтад шиг харагддаг. Үнэндээ зарим нь бараг хүн шиг л харагдана. Үйлчлүүлэгч дэлгүүрээс гарахын өмнө үргэлж машингийн идэхэн дүрмийг тайлбарлаж өгдөг. Дүрмийг нь дагвал ямар ч муу зүйл болохгүй. Эхэндээ хүн бүр амлаж дүрмийг нь мөрдөнө гэж хэлдэг. Гэвч удалгүй тэд шунал, атаархал, ганцаардал, сониуц цандаа хөтлөгдөн амлалтаа эвддэг. Гунигласан эд нас орсон охинтойгоо яг адилхан харагдах амьтан худалдаж авна. Атаархуу жүжигчин алдан нэрээ баталгаажуулах гэж нууцлаг амьтан авна. Ганцаардсан амьдралынхаа хоосон зайг дүүрэхийн тулд үзэсгэлэнтэй хамтарч худалдаж авна. Харин дүрм зочигдох бүрт үр дагавар нь маш аимшигтай байдаг. Үүний зэрэгцээ зөрүү чанга дуутай мөрдөгч Леон Оркад Дигийн дэлгүүртэй холбоотой жижигтэй өхлүүдийг мөрдөж шалгаж эхэлнэ. Тэрээр Dig гэмт хэрэгтэн гэдэгт бат итгэн эр бусын тайлбарыг огт хүлээн зөвшөөрдөг. Акино Мацуригийн мангагаас эдэлсэн Pet Shop of Horrors 10-10 миний хамгийн дуртай анименуудын нэг. Аниме нэрдөө 4 ангитай болохоор таалагдвал мангаг нь бас уншаарай. Өдөр бүр нэг анime.